хуульч шуугахаа гэмт хэргийн тухай ойлголтыг танилцуулж байна. Танилцуулгыг зол жаргал бүрөвсүрнээр бэлдэв. Гэмт хэргийн тухай ойлголт, гэмт үйлдэл эсвэл гин буруугийн холимог хэлбэр, гэмт хэргийн хохирол хор уршиг, гэмт хэргийн ангилал, гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах талаар танилцуулна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гин буруутай үйлдэл эсвэл гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гин буруутай үйлдэл эсвэл улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эсвэл хохирол хор уршиг, гин буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эсвэл нийгмийн аюулын хэрэг хэмжээнд эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл эсвэл гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл эсвэл тусгайлан заана. Болгоомжгүй үйлдэл эсвэл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эсвэл хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдэлд тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эсвэл хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдэлд тооцно. Гин буруу нь санаатай эсвэл болгоомжгүй хэлбэртэй байна. Өөрийн үйлдэл эсвэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Өөрийн үйлдэл эсвэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан. Эсвэл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. Санаатай үйлдэл эсвэл улмаас болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэснийг гин буруугийн холимог хэлбэр гин. Эрүүгийн хуулийн тусгай ангид гин буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж оногдуулах ялын төрөл хэмжээг тусгайлан заана. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх хэрэгчлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. Эрүүгийн хуульд заасан ноцтой хохирол хор уршиг гэж хохирогчийн амьдралын их үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд эсвэл улс орон хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол хор уршиг учирсныг ойлгоно. Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээг тайлбарлая. Их хэмжээний хохирол гэж 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно. Үлэмж хэмжээний хохирол гэж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ. Бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ. Шүүх гэмт хэргийн хохирол хор уршигыг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлөвлөх, хор уршигыг арилгах, нөхөн төлөвлөх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсвэл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан өксөж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлсэнийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ. Эрүүгийн хуульд 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл эсвэл тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл эсвэл шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан. Эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 3/1-ээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эсвэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ. Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна. Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүрэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэрэгээ туйлд нь хүрэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл эсвэл бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хуульч шуугийнхаа гэмт хэргийн тухай ойлголтыг танилцууллаа. Хуульч шуугийнхаатай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.